Шалом, шинэ өглөөний мэнд хүргэе. За сайхан амарцгааж байна уу? 7 сарын 8-ны өдрийн чимээгүй цагаа эхлэе. Монголд маань одоо зарим хүмүүс гай наадмын бэлтгэл, наадмын амралт эхэлсэн байгаа. За тэгээд Монгол үндэснийг хайрлсан эзэнтэй талархъя. Эзэн минь энэ өдрийн ариун сүнсний өдөртөмжийг бидэнд буулгаж өгөөрэй. Тэгээд бид ариун сүнсээр өдөртүүлэн эзний үгээс суралцах энэ цагийг та өрөөж өгөөрэй. Ариун сүнсээ бидэнд туслаарай. Ариун сүнс биднийг хөтлийн чиглүүлээрэй. Тэгээ энэ өдөр таны үг бидний зүрх сэтгэл гүнзгий сууж бидний өдөртөн бидний хөтлөн дагуулах болтугай. Тэгээд аваа танд талархаж байна. Тэгээ бүх алдрыг, магтаалыг, хүндэтгэлийг танд хүргэж байна. Эзэн Есүс биднийг өөрийн үг дотор барьж байгуулан сэргээж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нар дуулал номын 8-ын 1-ээс 9-ийг уншина. Хязгааргүй ивэл гэсэн гарчигтай. Хязгааргүй ивэл. За уншлаа. Бидний эзэн Яавэ минь таны нэр алдар бүх дэлхий даяар юутаа суудавэ. Сүр жавхлангаатаа тэнгэрээс дээгүүр тогтооч. Хүүхэд балчир нэлгсэн амаарч хүч чадлаа та тунхагснаа өснүүдийнхээ улмаас ажээ. Өштөн ба дайснуудаа хөнөөхийн тулд ажээ. Таны мотрын бүтээл тэнгэрийг таны зохицлоосон сар оддыг би бодлоо. Хүн төрлөختн гэгч чухам юу болоо та санаа тавьж, хүмүүн гэгч чухам юу болоо та анхаарч үзнэ вэ? Хүмүүнийг бурхнаас арай доохноор тавьж, алдар нэр сүр жавхланг тэдэнд тэтмэлжээ. Мотрынхаа бүтээлүүдийг хүнээр захируулж, хамаг хэмээг хөлдөн тавьжээ. Тэдгээр нохойн нөхөр хээрийн амтд тэнгэрийн шууд далаан загас тэнгисийн жимээр шунгаж бүхэн ажээ. Бидний эзэн Яавэ минь таны нэр алдардаг бүх дэлхий даяар юутаа суутавэ. Амен. Амен. За хязгааргүй ивэл гэсэн гарчигтай. Хязгааргүй ивэл гэсэн гарчигтай. За чимээгүй цагийн номны маань тайлбар дээр юу гэж байна? Энэ уншъя. Шөнийн тэнгэр дор бурхны бүтээсэн байгаль дэлхийг ширтэн суухдаа бурхны юр бүсийн ивэл сэтгэл нь хөдлөн байна. Шүлэгч шинийн тэнгэрийн ширтэн эргцүүл ингээ бүх дэлхийг дүүргэн бол бурхны сүр жавхланг олж хардаг. Сэтгэлд нь хоригдлох догтлоо барьж дийлүүлгүй бурхны сүр жавхланг батан дуулдаг. Бурхны сүр жавхлан дэндүү гайхалтай учраас хөхөөл нялхсч бүгд олж хараад магтдаг. Бурхны сүр жавхланг үгүйсгээ хүмүүсийн хүч чадлыг энэ магтаал мохоож тэдний амийг таглана. Шөнийн тэнгэрт гэрэлдэх сар гялалзах одыг харан бурхны уран чадварыг шүлэгч биширдэг. Тийхүү харанхуй шөнийг гэрэлтүүлэх сар одод бурхны халамжийн мутар гэдгийг шүлэгч гин тухаарч бурхны дэндүү агуу хайрыг гайхан биширдэг. Мөн хүнийг хайрлах бурхны юр бүсийн өгөөмөр ивэлийг шүлэгч гайхан багтдаг. Хүнд бурхантай дүүцэх байр суурьгч өөрийн бүтээсэн бүх ертөнцийг захируулахаар томилжээ. Бүтээсэн бүх амьтдаа ч хүний гарт даатгсан. ертөнцид сийлэгдсэн бурхны сүр жавхлан шүлэгч багтан бишрэхээс өөр юу ч хийж чадаагүй. За бурхан гэж хэм бэ? Дэлхийн ертөнцийг хүнд зориулан бүтээсэн бурхан. Бурхан биднийг амраахын тулд шинийг бэлдэж хитрхи харанхуй байлгахын тулд сар оддыг гэрэлтүүлсэн. Бурханы хайранд эргэлзээд байвал байгаль дэлхийг хараад эргцүүлэн тунгаагаарай. Бурханы бүтээсэн бүх дэлхийн ертөнцид түүний бидэнд хандсан халамж анхаарал шингэжээ. Дэлхийн ертөнцийг халамжлах үүрэг хариуцлагыг хүнд даалгасан. Бурханы бүтээсэн байгаль амьтдыг хамгаалах ажлыг хүнд даатгсан нь хүнийг хэрэг эрхэмлэдгийн баталгаа юм аа. Бурханы хүлээлтэд нийцхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ? За маш гоё зур. Ер нь Монголд очиад хамгийн гоё юм нэг хөдөө гараад тэгээд оддыг харахыг гойдаг. Солонгос яг ингээл хэвээр бүр тэнгэр юм ойрхон тунгалаг юу харагддаггүй байхгүй. Одод тэгж их гоё харагддаггүй ингээл битүү нэг юм та. Тэгээ би өчигдрийн юм дээр хэлжсэн шүү дээ. Нэг шүн урчигдэр шүн хойд солонгосын хил рүү яваа. Тэгээд буцаж ирэх замдаас та хаагуу. Очих замдаа айгүй гоё тэнгэр үүл тэгээд нэг солонгос чи борооны үйлрэл эхэлсэн байгаа шүү дээ. Тэгээд бороо зогссон ч гэсэн яг намайг хөдлөхөд бороо орж байгаа. Тэгээд замд ингээ бороо зогсоод тэгин готлаа хойд зүг рүү явахаар чи айгүй ууларх. Тэгээ нэг борооны дараалахаар ингээ манан бууцсан. Ингээ солонгос эртний уран зургуудыг үзэхээр нэг дандаа тийм өндөр уул тэгээд дээвэр манантаа тэгж харагдав. Яг уран зураг шиг байсан байхгүй. Тэгээ би бурхан таас таагуу гэл ингээ зүгээр л ингээ бурханы бүтээсэн бүтээлийг харахад ямар гайхалтай тийм. Ийм байдаг. Тэгээд таны нэр бүх газар дэлхийд юутаа суу алдартай вэ? Цог жавхлангаа та тэнгэрийн дээгүүр
байрлуулжээ гэдэг. Үнэхээр тэнгэр гэдэг бол тэг хүний хүрч чадахгүй, хүний одоо бүрэн гүйцэд судалж чадахгүй маш олон гайхамшиг. За тэгээд далаа байна тий. Тэгээд энэ бүхнүүдийг бурхан бүтээсэн нь ямар гайхалтай тийм үү. Тэгээ бурханы бол ингээд агуу сүр жавхлан юу гэхээр түүний бүтээлүүд донд харагддаг. Тэгээ тийм учраас бүтээлийнх нь хамгийн гол сор басан тэг бурханы бүтээл хүн байр тэг хүний байр зурнаас тэгээд энэ бурханы бүтээлийг магтах нь үнэхээр гайхалтай. За тэгээд бидний эзэн гэж ингэж дуудаж байна те. Таны нэр бүхий л дэлхийд даяар ямар алдартай вэ? Яг бид нар жишээлбэл Монголын газар нутгаас тэнгэрийг хараад магтчихад өөр газар нутгаас хий нэгэн бас тэнгэрийг хараад бурхан ямар агуу юм бэ гэж бодож байгаа нэгэн бас байгаа тийм үү. За тэгээд бурхан юу ч хэлсэн гэхээр бурхан өөрийн хүч чадал агуу байдлаа харуулахын тулд энэ дэлхийн хүчирхэг баатруудыг биш харин хамгийн сул дорой хүүхэд жаалуудыг сонгосон гэдэг. Тэгээд тэднэрээр дамжуулан дайснаа дарах хүн хүч олдгоо. Энэ нь бурхны хүч хүний чадлаас хамаардаггүйг харуулна гэсэн байна. За тэгээд хүүхэд нялхсын амаар хүч чадлыг та баттгсан нь дайсан ба хонцгоногчийг дуугүй байлгахын тулд болоо гэсэн байна. Тэгэхээр үнэхээр хүчтэй нэгэн бурхны магтах нэг өөр сул дорой нэгэн бурхны магтах маш өөр тийм үү. За тэгээд бурхны хүч чадлыг үнэхээр тэр хүүхдийн амаар ингэж хүч чадлыг баттгах нь бол эзэн байна. Би нэг хойд солонгосын хүний гэрчлэлийг сонсч байсан чинь өөрөө ингээд нөгөө юу гэж бодоод тисэн гэнэ ингээд одоо энэ систем нэг л биш ээ гэж бодоод тисэн юм яг нэг ингэж бүрэн гаргалгаа гаргаж чадахгүй тэр дотроос гарах ёстой гэдгийг хэлж чадахгүй тийм байсан юм байна л да. Тэгсэн чинь одоо нэг донцоргуулынх нь хүү шууд ярьсан гэсэн аваа яагаад юм байгаа ийм байх ёстой гэж юу. Тэгээд өнөөдөр бид ингээд бусад улс орнуудыг үзэж харж чадахгүй зөвхөн л дээ телевизээр техник өөрхөө л орныг харж байгаа. Гэтэл ингээд манай солонгосыг хамгийн агуу мундаг гэдэг. Гэтэл өнөөдөр манай улс оронд ийм зүйлүүд болж байна. Тэгвэл дэлхийн улс орнууд энээс бүр дор байгаа юу? Гэхдээ ингээд дараагийн үцгэр өмнө солонгос тийм биш шүү дээ. Тэгээд хүүн бүр ингээд аавдаа ярьж эхэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд энэ одоо нэг хойд солонгост айгүй том асуудал болж байгаа юм гэхээр залуу үеийнхэн шин залуу үеийнхэн буюу орчин үеийнхэн ялангуяа нэг альба эмзийн үеийнхний тэдний нэг ингээд уус үндэснээ харж байгаа байдал бүх зүйлүүд нэг өөр болчихж байгаа байхгүй. Өөр болоод тэгэхээр ингээд тэр нөгөө өөр хүмүүс ингээд бие биендээ томчууд нь бие биендээ энэ систем болохгүй штэ гэж ингэж ярьж чадахгүй нууж хааж байж хахад хүүхдүүдийг ярьж эхэлж байгаа. Тэгээд сая нөгөө сүүлийн жилүүдэд хойд солонгост хүүхдүүдийг дараам үтснээс нь болоод шууд олон хүүхдүүдийг суулгаж агаад шууд нүүдэн дээр нь яллал тэгэл дараам үтсэн солонгос юу кепап үтсэн тэргээд айгу өсвөр насны хүүхдүүдийг хүртэл цаазаар авсан ийм зүйлүүд болсон штэ. Гэтэл өнөөдөр нөгөө нэг энд цаашдаа бүр улам илүү юу болох нэ хүчтэй болох нэ энэ орчин үеийн залуу үеийнхэн бол урд нь бол ингээл өстэй нөгөө тархиа угаалгацсан өөстэй тийм бид нараас намцгийнхаа давс орлынхаа төлөө ингээл ингээл идвэсэн бол одоо бол тийм биш байна юм биш болсон. Хиний Ким Чон Ыны хамгийн хайдгийн залуу үеийнхэн гэдэг гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар ч гэсэн ингээд өөрөө бас хүүхдүүдээс ингээд яхад аюу сонирхолтой бурхныг харж байгаа хараа бодол юунууд айгу өөр байдаг. Би нэг ертөнцид ингээл ярихад царимдаа ертөнц бүрээс үнэхээр ингээд гайхмар сонин зүйлийг ярьдаг байхгүй. Яг Библиэс би тэр чинь тэгж байгаа үст энэ чинь гэж байгаа үст энэ чинь ийм үү тийм үү гэд ингээл байнга ингээд асуудаг ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр хүүхдэд нялхсан хамаар хүч чадлыг та баттгсан гэдэг энэ үнэхээр гайхалтай. За тэгээд дараа нь юу гэж байна? Бурхан ер нь бол нөгөө агуу байдлаа агуу хүмүүсээр харуулдаггүй харин агуу байдлаа даруу тий сул дорой хүмүүсээр улам илүү харуулдаг ийм байгаа. Тэг хүний өчүүхэн байдлын тухай бас хэлж байгаа тийм үү. Хүн гихч юу болоод та түнд санаа тавьж хүн гихч юу болоод та түүнийг анхаарна вэ гэсэн мэ тий. Тэгэд үнэхээр хүн бол өчүүхэн нэгэн тийм үү. Гэтэл тэнгэр газрыг бүтээсэн тэнгэрсийг тэгээ таны зохицуулан байгуулсан сар оддыг ингээд бодоод тэгээд ийм гахалтай зүйлүүдийг тэг хүн бурхан хүний төлөө өгсөн гэхээр үнэхээр гайхалтай үстэй. За тэгээд дараа нь юу гэсэн? Та түүнийг бурханаас арай дор болгож гэсэн. Алдар хүндийн титмийг түнд өмсгчээ. Тэгээд та түүнийг бас юу тэнгэр элч нараас бурханаас арай дорд болгож алдар хүн дээр титмэлсэн. Тэр бүтээлийн бид нар ингээд ер нь нөгөө эхлэл номноос үзэх юм бол
Хүний махан бие хүн махан биеийнхаа хүчүүхэн ч гэлээ бурхны дүр төрхөөр бүтээсэн. Бурхан ярьдаг те бид өөрсдийн дүр төрхөөр хүнийг бүтээгээд тэгээд дэлхийг удирдах хариуцах засаглах эрхийг өгөө. Тэгээд ан амтан те аратан живэртний тэдэнд өгөө гэд бүгдийг хүний мэрхшээлд өгсөн байдаг. Тэгэхээр бурхан тэг хүнийг хэдийгээр сул дорой бүтээл боловч бурхан түүнд яг өөрийнхөө дүр төрхөөр бүтээгээд тэгээд түүнд юу засаглах тэг эрх мэдлийг тэнд өгсөн байгаа. Тэгээ энэ үнэхээр гайхалтай тийм үү. За тэгээд юу чинь 9 дугаар ишлэл дээр эзэн бидний эзэн таны нэр бүх газар дэлхийд юутай суу алдар тавэ гэд юутай суу алдар тавэ. Тэг энэ бол үнэхээр гайхалтай тийм үү. Төгс өчөд бурхны яг хэлж байгаа. Энэ дээр нөгөө хэлж байгаа эзэн гэдэг нь болохоор яг Явэ буюу би бол байгаа гэсэн яг тэр нэрээр нээсэн байхгүй Явэ. Бидний Явэ таны нэр бүх газар дэлхийд юутай суу алдар тавэ гэсэн энэ гайхалтай ишлэл байгаа. За тэгээд бид нар эндээс үнэхээр сурах зүйлүүд болохоор юу гэх вэ? Нэг энэ яг зөвөр еврей утга нэг сонирхолтой л да эхлээд нөгөө нэг ямар утгаар эхэлдэг вэ гэхээр эхлээд Явэ гэж эхлээд тэгээд тэгснэ хүний тухай яг нөгөө Адам гэд хүний тухай яригдаа тэгээд төгсгөлд нь бас тэг бурхны тухай гэд ингэж гарч ирж байгаа. Тэгээд туулал 8 дахь бүлэг болохоор хүнийг маш ингэж өндөрөөр үнэлсэн юм үнлэмжтэй гоё юм дүрслэл байгаа. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн нөгөө нэг бидний хувьд ч гэсэн тэг нэр хүмүүс заримдаа өөрийгөө дорд үздэг. Тэг өөрөө үн цэнэгүй нэг ингэж бодож байгаа. Бид нэр бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Бурхны тэр гайхалтай энэ дэлхийд бүтээсэн байгаль дэлхий бүтээлийг бид захирах хэрэгтэй. Тэгээд бид нэр юу үнэхээр бурхан бидэнд те Иесус Христэд итгээд энэ дэлхий дээр бурхны хаанчлыг байгалаад тэгээд хожим бидэнд алдрын тэтмийг өгөх тэр л амьдралыг бурхан бидэнд бүтээсэн. Тэгээд бүгдээр бас яг үнэхээр байгаль дэлхийг харахтаа эзнийг бодож тунгааж сурах хэрэгтэй. Тэг яг бол бурхан бидний орчин тойрон нөхцөл байдлаар дамжуулан бидэнд өөрийгөө илчлэн байдаг. Тэгэхээр бид нар бурхныг гоё ингэж харж юу яах хэрэгтэй ийм чухал агаар шүү. Маш гоё агац тий маш гоё. За таны бүтрийн бүтээл. Тэгээ Монгол хүмүүс болохоор яг заримдаа нөгөө ийм санагддаг л да. Нөгөө нэг ингэж ярьдаг юм билий. Хүний нөгөө нэг одоо сэтгэл санаа, оюун бодол нэг тийм маш хэцүү үед хүн орчин тойрноо харж чадхаа болдог. Тэр орчин тойрноос тэг нөгөө нэг байгалийн сайхныг олж харж ингэж яах болсон. Гэдгээд нэг хэсэг бол яг монголчууд маань яг тийм байдалд орж ирсэн. Тэгээд одоо бол ер нь айгүй их гоё бас тэг ингээд байгальтай гарах дуртай, улс орныхаа байгалаар бахархдаг ийм болж байгаа шүү дээ. Тэгээд би Хойд Солонгост очиход Хойд Солонгосын байгаль бол үнэхээр бас үзэсгэлэнтэй одоо Кимгэнсан гэж уулагддаг. Тэгээд тэр уулалт тест үнэхээр үзэсгэлэнтэй ямар гоё. Тэгээд хамгийн нийтдээ тэр ууланд ингээд энэ тэндгүү нэг аюу өндөр шав оройтой тэгээд битүү айматтай тэгээд тэр дотор ингээд айматын дундаа гинт ингээд хаднууд ингээд цороогоод гараад ирсэн гэл аюу үзэсгэлэнтэй болох байхгүй юу. Тэгээд хамгийн нийтдээ тэр уул тэр хад болгон дээр улаанаар юм бичсэн байвал яг хуу хад болгон дээр бидний нар болсон дэртгч манттай тэр гэж мэгцэн нэг тийм тэгээ явж байгаа бид нар нэг юм булгийн дэргэд бодсон байхгүй юм. Тэгээд энэ булаг маш гоё цэвэр тонглог устай гэл булгийн усаас уух нь болсон. Тэгсэн чинь булгийн усны хажуу талд дээр нэг жижигхэн чулуун дээр хүртэл бичсэн байгаа байхгүй. Энэ уснаас манай агуу дэрдэгч ирээд уугаад сайхан ус байна гэж хэлсэн. Гэл ингээ бичсэн байх жишээтэй тий. Нэг юм үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгээд Хойд Солонгос хүмүүс Солонгост ирсэн хойно нөгөө нэг одоо анх айгу гайхдаг гэсэн гэн энэ Солонгос хүмүүс ч одоо ямар сони хавар болохоор сакура дэлгэрхийг үзнэ гэл намар болохоор навчны өнгө үзнэ гэл одоо яагаад ингэж идэх гэдэг гэсэн. Тэгээ сүүлд нь ойлгосон гэдэг биднэрт ерөөсөө байгаль дэлхийг үзэх тийм сэтгэлийн Солонгос хэлний тэрийг сэтгэлийн зав гэж ярьдаг байхгүй завчлөө. Бүр тийм сэтгэлийн одоо завчлөөч бидэнд байгааг өдөр тутам тэг байгаль дэлхий яаж иргэнэ ямар байна нар сар манднуу цэцэг ногоо ургано тэрнээс хамааралгүй хөрс яаж өнөөдөр амьд өлтгөө яаж нэг өнөөдөр нэг хоол идэхүү гэсэн энэ амьдралаар амьдрахаар хүмүүс ингэж орчноо харах тийм сэтгэлийн завчлаагүй болдгийм байлээ гэд тэгж ярьжсэн. Тэгээ өнөөдөр би бас ингээ монгол хүмүүсийг сайн нэг юу гэсэн мэсэн дотоодын жуулчдын нэг юм судалгаа харсан дотоодын жуулчдын
Тэгээ Монгол хүмүүс 50% дотоодын жуулчид байгаад тэгээ жуулчлалын 50% дотоод ерөөсөө дотоодын жуулчтай за ямар ч байсан 3-аас 5 хоног аялдаг нь 20%. Тэгээ тэрнээс нэг 20 28%, тэгээд 50%-аар бодоход 12% нь болохоор юу гэсэн мэсэн нөгөө 6-аас 8 хоногоор ингээ Монгол дотор аялдгаа гэсэн. Тийм тэгээд үнэхээр бас Монгол дотор айгүй гоё ингээд аялдаг. Тэгээд аялмаарч байгаа тэгсээр нэг жоох нэг гэр мөрний үн бүр хит юм савлцсан үнэтэй байгаад байгаа шүү дээ. Ийм байна. Тэгээд бурхан бол үнэхээр Монголд гайхалтай байгалыг өгсөн. Тэр байгалаар дамжуулаад наарсаар одоо тэр бүхнээр дамжуулаад бидэнд бурхан үнэхээр тэр бурхны бүтээл ямар агуу юм бэ гэдгийг ойлгуулахад тэр бүх илчилтүүдэд бидэнд өгч байгаа. За юм байна. За та юу ойлгов, юу мэдрв, юу амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Тэгээ энэ зүүн та хэд минутад наадмаар аялах гэж байгаа бол хөдөө гадаа явж байгаад байгалийн бүтээлийг хараа. Бурхныг магтаараа тийм үү? Байгалийн бүтээлийг хараад ямар гайхалтай байгаа тий. Тэгээ тэр гайхалтай байгалыг бидэнд өгсөн бурхандаа бас талархъя тийм үү? Бурхандаа талархъя. Тэгээд бүтээл болгон өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн гайхалтай бурхныг илчилтүүд тэнд байгаа. Тэгээд за юм байна. Бурхан бидэнд үнэхээр хайртай. Үнэхээр хайртай бид нар байгаль дэлхийхээс бас мэдж олно тийм. За юм байна. Та юу ойлгов, юу мэдрв, юу амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За дэлхийн төлөөх залбирлаар өнөөдөр бид нар Индонезийн Ява арлын төлөөх залбирна. Java гэж хэлдэг. Ява арал тий. За тэгээ айгүй сонирхолтой. Ява арал нь штэ. Энийтгэгч чинь 285,721 биш 285 сая 721 мянга хүн амтай. Тэгээ Ява арал болохоор тийм маш гоё тийм байгалийн гоё тогтцтой тэгээд маш гоё баялаг түүхтэй соёлын онцлогтой ийм арал байгаа хгүй. Тэгээд хамгийн гол нь энэ юу вэ гэхээр Индонезийн газар нутгийн 7% эзэлдэг гэж байна. Индонезийн газар нутгийн 7% эзэлдэг хэрнээ хүн амынх нь 50% нь Ява аралдаг байдаг. Та нар бодлоо 285 сая хүн амын бараг 140 сая 150 сая гаруй хүн энд амьдардаг гинэ. Амар агаас тий. За тэгээд өөрөөр хэлбэл энэ газар ямар Ява арал ямар вэ гэхээр дэлхийн хамгийн хүн амтай аралд ордог. За тэгсэн хэрнээ галтуул 100 гаруй галтуул байдаг. Тэгээд тэр 100 гаруй галтуулын 30 гаруй нь идэвхтэй. Амар агаас. За тэгээд энд идэвхтэй галтуулсууд байдаг. Тэгтээ нэг галтуулын үнс болохоор хөрсийг нэг маш үржээ шимтэй болгодог. Тэгээд Ява арлын цагаанбуудагаар айгүй алдартай. Эдний цагаанбуудаа тариалан бол айгүй өндөр ийм байгаа. За тэгээд Ява арал дээр болохоор Хинду шашин, Будда, Ислам аль аль нь байдаг. За би зургийг нь оруулсан байгаа. Боробудуур гэдэг энэ дэлхийн хамгийн том буддийн шашны цогцлборсон байдаг. Ийм бүрийнхээ юутай мэлээ. Тэгээд дээрээс нь харахаар нэг мандала шиг харагддаг гэнэ. Мандала шиг. За тэгээд тэрний Прамбанан гэдэг нь болохоор бас юу гэдэг вэхээр саяны Боробудуурын яг ойрхон оршдог Хиндийн шашны бас айгүй тийм том нөгөө Шива, Вишну, Брахма гэл одоо тийм нэг Хиндийн шашны бурхтад зориулсан бас юм том сүмүүдийн цогцлбор. Одоо мөрөглийн том цогцлбор байдаг. Тэгээ айгүй ойрхон өөрөөр хэлбэл буддийн шашин, Хиндийн шашны хоёр ийм цогцлбор төв Ява арал дээр байдаг. За Ява хүмүүсийг болохоор айгүй тийм найрсаг, тайван, зочломтгой ийм хүмүүс байдаг. Тэ айгүй гоё ийм юу вэ гэвэл Ява хүмүүс ялангуяа нөгөө нэг уур хилэнг ууртаа байвал энийг нөгөө одоо маш муухай гэж үздэг. Маш муухай. Тэгэхээр тийм учраас айл болохоор та дууга өндөрсөхгүй уурлаж бухимдахыг асар бүтүүлэг гэж үздэг учраас аюу тийм тайван сэтгэл хөдлөлөө байрдаг, үргэлж инээмсгэлдэг тийм хүмүүс идэг гинэ. Сонирхолтой байгааз. За тэгээ мэдээж яг нөгөө шашны исламын шашны нөлөө байдаг байх нөгөө ерөөсө зүүн гарыг ядгүй заавал баруун гараараа хоололдог, баруун гараараа хүнжим өгдөг, зүүн гарыг ариун бүс гэж үздэг ийм юутай байгаа. За тэгээд сонирхолтой гэвэл маш гоё нөгөө надад бас яг Индонезиас нэг хүн ирээд нэг юм бас юу яг одоо батик гэж юм гараар ингэж юу яасан хэв уулз гаргаж бутсан тийм юу давуу байдаг аахгүй тийм давуу юу өгчээсэ яг тэрүүгээр аюу алдартай.
Тэгээ бүрдээ ингэж бэлэгдэл оруулж ингэж яа. За тэгээ дээр нь эртний нөгөө хүүхэлтэй гэрлийн сүүдрээр ингэж сүүдрийн тусгалд тоглож ингэж харуулдаг тийм гоё хүүхэлтэй. Та нар тийм юм бид үзчихсэн. Бид нар хүүхэд байхдаа одоо орчин хүүхдүүд үзэг багтаа бид нар хүүхэд байхдаа хүүхэлдэйн театрт үздэг байсан. Тэгээд ингээ та манайх бас гэртээ тэгж хийдэг байсан байхгүй. Бид ингээ гэртээ нэг бэл юу гартаа юм өмсчээл тэгэл цаанаас нь гэрэл тусгаал нахур цагаан тав орныхаа цагаан тав гэж гал тоглож моглол тэгдэг байсан байхгүй. За ийм онцлогуд та тэг яваа бол маш гоё юм том хэрнээ бас байгаль нь аягүй онцгой ийм газар байна. Тэг яваа арлын төлөө залбирая. За тэгээд Христийн чуулган тасралтгүй өсөж байхад бурханд талархах. За хамтдаа залбирая. Эзэн минь биднийг хүнийг харилсан, биднийг харилсан таны гайхалтай тэр хязгааргүй хайр ивэлд бид талархаж байна. Эзэн минь та энэ дэлхийг бүтээхдээ бидэнд энэ дэлхийг эзэмшин захирах тэр гайхалтай эрх мэдлээ бидэнд өгсөнд баярлалаа эзэн. Тэгээ та энэ дэлхийн тэр бүхэл бүтээлүүдээ хүний төлөө бий болгож хүний хамгийн сайн сайхны төлөө энэ бүхнийг бүтээсэн эзэн тань талархаж байна. Тэгэд бид монголчууд бид энэ зүүн аялаар явахдаа хөдөө гадаа орон нутгатаа байхдаа бид үнэхээр байгалийн тэр гайхалтай тогтцоодыг бүтээлүүдийг харахтаа бурхан танд талархлын таныг магтсан тэр гэрчлэлийг, магтаалыг, залбирлыг бас босод хүмүүстэй хуваалцаж эзнийг гэрчилж амьдрахад эзэн та биднийг удирдаарай. Тэгээ бидэнд бидний төлөө энэ дэлхийн ертөнцийг эргэлдүүлж энэ дэлхийн ертөнцийг ажиллуулж байгаа бурхан танд талархаж байна. Та бол агуу бурхан. Тэгээ хүсэл дараа бид хүмүүс бидэнд та өөрийн дүр төрхийг өгч өөрийн дүр төрхээрээ дамжуулан бидэндээс энэ дэлхийг захирах эзэмших тэр эрх мэдлийг өгсөн танд баярлалаа. Эзэн тэгээ бид нар бурхан биднийг ямар үн цэнтэйгээр үнэлсэн тэр үнлэмжин дотор бид алхаж амьдрахад эзэн биднийг удирдаарай. Бид яг одоо Индонез улсын төлөө залбирч байна. Индонез улс дээр таны ариун сүнсний оршихуй дүүрэн байх болтугай. Тэгээд бид яваа арлыг онцгойлон залбирч байна. Хамгийн олон хүн амтай энэ том арал дээр Христийн чуулган тасралтгүй өсөж байхад бурхан талархаж байна. Тэгээд хятад гаргалтай Индонезийн бараг 50% нь харин яваа үндэстнүүдийн 5% нь Христэд итгэдэг. Түүхийн хувьд яваад олон шашнууд биедээ хүлээцтэй ханддаг байсан ч өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж байна. Өнөөдөр яваа аралдах Христ итгэгчдэд ирж буй хавчлах, хууль эрх зүйн хэлбэрээр итгэгчдийг сүм барихыг хориглох, зөвшөөрлөхгүй байх зэргээр илэрч байгаа үнээс үүдэн чуулганы барилга Христэд итгэгчдийн өмч хөрөнгийг сүйтгэх тохиолдол ч гэсэн эзэн гарч байгаа. Эзэн та энэ хавчлах, шахалт, материалын хохирол амсаж чуулгануудад төвчээр хамгаалт бол эдийн засгийн хангамжийг та өгөөрэй. Хууль эрх зүйн шудраг бус байдлын тэдний зоригтой мэрэгэн байлгаж өгөөрэй эзэн. Эзэн итгэгчдийг та бас эв нэгдэл дотор та чирхэгжүүлж өгөөрэй. Христ итгэгчид залбирал, магтаал, хүндэтгэл болон бие биенээ дэмжих үйлсээр хамтдаа улам илүү нэгдэх болтугай. Эзэн минь чуулгануудын эв нэгдлийг би танд өргөж जैन. Тэгэхээр Христийн амьд тарих хавчлах шалтыг үл харгалзсан олон мусульман хүмүүсийг Христ рүү татах гэрэл нь болж чадж байгаад талархаж байна. Энэхүү хайрын хүч улам бүр түгэх болтугай. Тэгээ Христ итгэгчдийн нийгмийн хамгийн тусламж хэрэгтэй эмзэг бүлгүүдийн хүмүүсийг хайрлах хайрын яваа арал дээр улам илүү осор хүчтэй нөлөөг үзүүлж байна. Эзэн хэрэгцээтэй хүмүүс туслах үйлчлэлээр дамжуулан хүмүүсийн зүрх сэтгэл зөвлөрч сайн мэдээг хүлээж авахд бэлэн болох болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Индонезийг өрөөж байна. Индонезийн яваа арлыг бид Иесус Христийн загалмайн цусаар хүчин Иесний гэрэл түүх болтугай гэж өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Израиль дээр Бурхны сайн сайхныг гэрэл хийж байна. Эзэн минь та үнэхээр Израилийг өрөөгөөрөө. Бид Иесус Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг танд өргөж байна. Эзэн минь үнэхээр Монгол улсад маань одоо наадан болоход үнэхээр амар тайван байх болтугай. Зөвхт зөвлөд хийгдэх болтугай. Наадмын үеэр худлах хуурмаг тэм гэрээ хилцээр хууль баталдаг тэр бүх муу махад зүйлүүд арилах болтугай эзэн. Эзэн тань гэр бүлүүд дотор эв нэгдлийг тогтоохороод ялангуяа хөдөө орон нутагт явхад эзэн минь автын ослоос та бас хамгаалаарай эзэн. Тэгээд манай чимээгүй цагийн группийн бүхэл гэр бүлүүд энэ наадмыг бас сайхнаар энэ амралтуудыг сайхнаар өнгөрүүлэхэд эзэн та хамтаагаараа тэгээд бас хэрэгцээ санхүүгээр нь хангаар эзэн манай Rema World группийн бүх гэр бүлүүдээр гэр бүлээрээ хонь авч бас сайхан хооллох тэр боломжуудаар санхүүгээр нь та хангаж та өрөөж өгөөрэй эзэн минь. Эзэн тэгээд танд өргөж जैन. Тэгээд бид Хойд Солонгосыг, бид Афганистаныг өргөж जैन, Украиныг, Беларусыг эзэн минь бид
энэ дэлхий дээр дайны хүлд байгаа хүнд хэцүү зовлон донд байгаа тэр бүхий л улс орнын үндэстнүүдийг танд өргөж байна. Эзэн та удирдаараа. Тэгээд манай группийн бүх хүмүүс тэр эсний амар тайван байгуултгаа Иесийн нэрээр ерөн залбирлаа. Амен. За тунхаглах ишлээ. Бидний эзэн Иес Христийн бурхан алдрын эцэг нь та нарт мэрэгэн ухаан хийгээд илчлийн сүнсийг өгч өөрийгөө бүрэн мэдүүлэн зүрхний чинь бэлмийг гүйгүүлэг. Ингэснээр та нар түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүст түүний өвийн алдрын баялгийг бас итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын яндашгүй агууг хүч чадлынх нь агуу үлсийн дагуу мэдэх болтугай. Эфес 1:17-аас 19. Амен. Амен. За цээжлэгчлэл. Эфес 1:18-аас 19 цээжлэн бүгдээрээ. Ингэснээр та нар түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүстэх түүний өвийн алдрын баялгийг бас итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын яндашгүй агууг хүч чадлынх нь агуу үлсийн дагуу мэдэх болтугай. Эфес 1:18-аас 19. За найдварыг мэдэх болтугай, алдрын баяг, дуудлагын найдварыг мэдэх болтугай, алдрын баялагийг мэдэх болтугай. Тэгээд хүч чадлын агууг мэдэх болтугай, хүч чадлынх нь агуу үлсийг мэдэх болтугай гэсэн. Хүч чадлынх нь дөрвөн зүйлийг мэдэх болтугай гэсэн энэ ишлэл байгаа тийм үү? Эзэн эвэх болтугай. За энэ нөгөө яваа арлын юу байгаа. Тэгээд айгуу гоё энэ дээр ийм далайн хэрэг дээр айгуу гоё нэг ийм адууны юутайгалаа. За энэ тэрний дээдлэлт энэ адуу ингээд далайн. Тэгээ энэ нөгөө нэг аялал жуулчлалтын далайн дундуур нөгөө морь унцтай их байх тийм аялал жуулчлал байт юм билээ. Яг энэ адуутай зургийн дээдлэлт болохоор энэ болохоор нөгөө нэг юуны хинду шашны нөгөө сүмэнд байгаа. Хинду шашны сүм. Тэгээд энэ айгуу тийм том сүмд ордог. Том сүмд ордог юм байгаа. Прамбанан гэдэг нэрэлтэй. За тэгээд аюу шавхороотой ийм сүм байгаа. Энэ за тэгээд баруун зүүн гартлын доотлолд байгаа энэ буддийн шашны нөгөө Боробудуур гэж сүм нь байгаа. Энэ дэлхийн хамгийн том буддийн шашны зохицолбор. Ийм нэг бөөрийнхээ нэг юм хонх шиг юмнууд байгаад дээрээс нь харахаар мандала харагддаг гэдэг ингэжсэн. За юм байна. За эзэн их болтгой. Бидний эзэн бидний амьдралд үнэхээр гайхамшигтай хийх болтугай. Эзэн ивэг өдөр бөгөөд өнгөлөө гэрэг бөгөөд талархалтай байгаараа. Бидний эзэн бол үнэхээр гайхалтай эзэн шүү. Эзэнтэй бүгдээрээ бүх алтаар магтаал хүндэтгэлийг өргөё. Эзэн ивэг сайхан баярлаарай. Баяртай.